аавын хүү ээжийн охин амьдралаа холбодог жамтай. Энэ учирлаар хүнзээгээ холбосон үнэнч хайр сэтгэлтэй та хоёрын амьдрал баяр төчрөд болж байна. Ингээд юуны та хоёроос хайр, аав ээж, ах дүү, анд найзуудын хүндрэл нэг зүйлийг бодгоох гэсэн. Тэгээд болж байна. Гэрийн эзэн алан мөртөгийн өвгтэй баяр сайхны нэгүр сайхнаа хариулна. Баяр хүргэе. Гэр бүл туснаа батж гэр бүлийн ахад хамгаалах гарын хэсгээ зорно. Гэрийн эзэгтэй Хөх Монгол урын өвгтэй Алтайбаатарын соёлмаа та хоёр орхон аймгийн гэрүүлийн орон гэрдэж улс өмнөдөө бүлэглэсний гэрчлэгээ гэр бүлийн батламжаа ясвар төвлөр гүн бүлэглэхээр гардаг байна. Хорхирдгийн ханаа бүгднгэрөө нэгслэн тулсан хас алтан багтааж хазаалтны зэг зогсон та хоёр маань өргөчөд ирсэн өнөр хоттой өрхөө татан гэрээний гүйж бүлгэнтэй өргөн сайхан нутагтаа өнөөдрийн амьдралын материал өргөж өөр хүндэмжтэй байхыг үзий дэмэрлэлийн өрөөлийг өөрөөр нь дэвшүүлжээ. Хамстаа бадраа гараад. Хоёроо цугасаа гараад. Нөхрөөс авч.
Насараа гойлооч мөнх биш заяаны вэсэн чүрд биш энэ лэндрал ганцлдах хүчрлийн харгүй гараас чинь хөтлөн алхах гайхам сайхан онжилүүдийг хүснэ эргэж олдохгүй амьдрал чамтайгаа хамт Энгэрт чинь эрхлэх он жилүүдийг хүснэ Мөнхөд гэрэлтэй халсын зам мөрийг чинь дүшин алхах мөрөөдлийн гимээр он жилүүдийг хүснэ Жаргалсаар жилээр хөлөөч Зогтөг зүрх өдөр бүр дууралсаа Заргаар учирсан дурлимын наган Билэг болон ирсэн зам баяр минь билэг баяр хөлөө Богдлоод ярих юм бас олдохгүй байна. Бас хамгийн аз жаргалтай сайхан мөчүүд юм. Миний хөрмөнд ирсэн хүмүүстээ баярлалаа. Өнөөдөр байна. Хамгийн гоё өдөр байна. Хайртай баярлалаа. Яа сэтгэлээ өндөр сайхан байна. Би ч өөрөө 4 хүүхэдтэй. 3 охин 1 хүүтэй. Одоо охин маань өнтөөс аваад одоо ингээд ийм хором найр хийж байгаа нь сайхан байна. Сэтгэл өндөр байна. Хүүхдүүдтэй аз жаргал ирүүлэх сайн сайхан бүгнийг хүсэн ирээч дээ. Хүүхдүүдийнхээ гэр бүл аз жаргал сайн сайхан бүгнийг хүсье. Ирээдүйд урт удаан наслаарай. Хором нараа хийгээд өөрт тусгаарлаад гэр бүл амьдралаа ингээд туснаа гарч байгаад нь одоо найз нөхдийнх нь хүрээлээс те халуун баяр хүргээд энд одоо ирсэн байна. Одоо бидний ч гэсэн бас нэг том баяр аз жаргал байж болох тийм бүх линэд хөөр нь одоо бид нартэй хамт байгаа болохоор их сайхан байна. Мянган шувуудан
хундаганда асгаруулмар сайлурвэду сайн ахаду танартайга нэрдэн суяхо сайлурвэду Аргын тооллын 2026 оны 6 дугаар сарын 17-нд Хөхөт холбоот Монгол хүмүүний их бэлгшээд орсон бэлгийн удирдлийн тооллын зуны дунд сарын шинийн 3-ны балчин ямтай төгсөхийн жаргалан орсон энэхүү гэгэн тонголго өдөр бүрэн хааны өвөрт уран үеийн буян хураасан Удагийн энэхүү амандан аавын ариун годомтоос ад таслаж ад годомтон бадрааж би баяр сайхны мегамар сайхныг хайртыг иргий Алтай баатрын соёлмаа нарыг хамтдаа суудлаасан босож хадуун сайхан адгадашилтаар хүндэтгэн огтон авцгай ад годомтон бадрааж би баяр сайхны Мегамар сайхан Монголын өглөө дорнын их талаас эхэллэгээ. Дорнод нутгийн үзэгсэн дүсгүй Алтай баатрын соёлмаа нар маань гад болон тодраах их ёслолын хоймор мордон орж ирж байна. Удмын үргэлжлэл болсон энэхүү баярын сагдор хорон цогсон хайртай авганагс ахан дүүсэн хүндэтгэн хоёрынтой ясалж байна. Энэ амьдралын түшиг тулгуур анд сайхан найз нөхөд хамт олон нутаг зоноо хүндэтгэн гуравантай ясалж байна. Баяртай ирхэн хосуудаа хүндэтгэлийн хойморноо өрж байна. Хамтдаа халуун сайхан алгад ашилтаар ерөөл жаргалыг дэвшүүлээ. Хүрээ! Мянган зооны ортод борол түүхийн улбаатай Монгол сарны орчлон буян хорхочортай Азийн цээжин батмалсан тусгаар тогтонсон зартай их үеийн ариун годомтоос нассан галыг хүргэн хүүгийн маань том ах баяр сайхны төвшин жаргал ардуулан өргөн барьж байна. Хүргэн хүүгээ хүндэтгэлийн хойморноо өрж байна. Харин энэ цагт сүүтвс би маань өглөө эртлэн босож чансан цай сүүний хэндээжийг хайртай хандан ижи автан өргөн барьж байна. Эрхэм хүндэт очид та бүгдийг суултан тухлан саахыг хүсэж байна. Өөрийг толгойн өвөрт хүмүүс сөргийн дурсгалтай мөрөн хааны хаан өвөрт тэгшсэн эрдэнтэй хөнөөс бүгдийн нүүдэлж ирсэн их голомт хүчрхэг гурван мэрэгдийн одомд тулсан их нутаг эзэн Чингис хааны дархаж тагсан нутаг эрэлхэг худан хатны
тоглож өссөн хоонод нутаг Аяамины Сэдэнгийн сайхан нутаг Бүрэн хааны үртийнхөө бүрэнгийн үрсад гад удамтон бадрааж байна. Алтанхан нарны дор аугаа Монголын хуурмагнан хогайдгоо ичгэлсэн энэ цаг дор бүрэн хааны өвөртийнхөө баяр сайхны мегамор сайхны хэмээх нэгэн айл өргөө гэрээ төхөнөхөд бэлэн болжээ. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт аав ичи төрөл садан ахан дүүсээ, эрхэм хосуудынхаа даалгуулам тодрах их найрцэн гэдгийг аль биесоор нээж өгөхлөө хэмээн хүргэн хүүгийн том ах аавын ор залгаж энэхүү дэлгэр сайхан найр ёсыг нээж өгөхлөө хэмээн та бүгдийнхээ өмнө хүндэглийн тайзнаа том ах баяр сайхны төвшин жаргалыг хүндэтгэн орж байна. Аавга нагц ахан дүүс нутгийн зон олон та бүхэндээ Цоны дунд сарын шний 3-ны Балжинтай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Баг дүү айлын отхон хүү мегмар сайхан дүүгийн маань хормын ёсолд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд миний дүү бол айлын баг хүү аавын минь гал голомтыг залгаж явах учиртай ийм дүү маань учраас бид нар бас чадхатахаараа бас энэ нутаг усандаа нэг юм байдлаар хурмаа хийхийг хүслээ. Тэгээд энд жижигхэн түүх хэлэхэд 80 оны сүүл миний баг бах 90 оны ихэнх үед одоо энэ Будагийн ам Сангийн Наваа гэдэг газар миний аав одоо энэ миний аавтай мөр зэрэгцэн явсан энэ нутгийн ах нар хадлан тариалангаа авдаг. Би хүүхэд байхдаа дотор нь суугаад ингэ явж байдаг. Ийм сайхан энэ дотор би имээтэйгээ энд цусаад араа аав ээжтэйгээ энд хүүхэд байхаас ахуулаад энэ нутаг усандаа байсан. Намаа жоохон байхад энэ Будагийн ам гэх энэ газар маань бол хон бэлчээд явхад харагддаггүй үүлтэй манантай ийм сайхан газар байсан. Одоо ч сайхан хэвээрээ байна. Тэгээд миний хоёр баг дүү мегмар сайхан уян хоёр маань бол яг энэ нутаг усандаа яг энэ газараа төрж өсөж байсан. Миний аав ээж эмээ миний ах дүү нар яг энд зусдаг. За миний аав яг энд одоо энэ гэрэн байгаа энэ газар миний аав ээж хоёр энд байдаг. Миний аавын улаан трактор МТЗ 80 гэдэг трактор яг энэ жалганы энэ рүүгээ уруудуулаад тавьсан байж байгаа байлаа. Тэгээд манай хамгийн баг дүү уянг мегмар сайхан нэг настай миний дүү уянг болохоор гидсэн төрхгөөд ээж маань энд өвдөөд бидний трактор аав маань энэ уруу өнгөрүүлээд асахгүй байхад нь бид нар тавуулаа гүйж очиод түрж асаагаад яваад миний дүү яг энэ замдаа гараад төрөөд очижсэн ийм сайхан дүүхтэй. Тэгээд бид нар энэ сайхан юугаа бодож нуул усан баярлуулж миний аав маань гэсэн тэнгэрээс харж бас баярлж байгаа хаа бас хүүгээ эдийдээтэй бас аваа явах учиртай байсан. Тэгээд аав маань биднийг харж бас баярлж багтж байгаа хаа гэж бодож байна. За ингээд та бүхэндээ дүүгийн минь энэ сайхан ормын ёслол бол хүрэлцэн ирж оролцож байгаа явдал бүгдэнд нь талархлаа. Ингээд өнөөдрийн энэ сайхан үйл явдлыг үргэлжлүүлж сайхан бидэнтэй хамт байгаарай гэж хүсье. За баярлалаа та бүхэндээ. Энэ гол усанда эцгийн ариун голомтоос гал тасдаж
гадуур тодраахыг сайхан найр сэнгэл ёслоо сэнгүүлж байгаад туйлын их талархалтай байна. Дорны их талын үзэгсэн тогтуудын дотроос хацаргаа октын дундаас миний нутгийн бэр болж энэ уул улсанд бараалгасан суй төсгөөдөө болон хот ураг төрлийнхөндөө халуун талархал илэрхийлж эрүүлийнх нь хорвоогийн хамгийн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөё. Тэгний хумдгаа өргөн барина гэж хүсэж байна. За манай зохион байгуулагч нар ахмадуудын хундгийг сөгнөж, залуучууд ширээ бүрнэ хундаг сөгнөж, аз жаргал энэ орчлонгийн хамгийн сайхан бүхнийг шившлэгхэн байж, өөрийн төрж өссөн нутагтаа эцэг эхийн ариун голомтоос гал таслаж инхүү гал голомтон зингүүлэн жаргаач вэ. Эрхэм хосуудаа эрүүлийн дээд сансан бүхэн сэтгэгчлэн бүтхий их хөрөөдийг өргөн дэвшүүлье. Хүрээ! Эрхэм олон зочдоо энэхүү цагт ороо та бүгдийнхээ өмнө энэхүү хүндэглийн тайснаа бүрэн хааны маань үргэлжлэл болсон баяр сайхны мегмар сайхан хэмээх хүүгийн хайр итгэл харцыг улаасан үзэгсэн дүсгүүгийнхэн аав дорны их талаас бүрэн хааны үрд хайртай охиноо бэр болгон хүлээлгэн өгч хамтдаа өнөөдрийн сайхан дэлгэр найрыг үүсгэн жаргаач вэ. Манай талын ходорог төрөл болох сүйт үсгүүгийнхээ аав Алтай Батар таныг хүндэглийн тайснаа өрж байна. Энэ зүрхтэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Та хоёр хүүхдийн маань хөдөлгөөг дан авсан та бүхэндээ их баярлж байна. Яагаад хоёр хүүхдээ эрүүлийн аз жаргал сайхан бүгнийг исэн өрөөж байна. Сайхан ижи аавын үргэлжлэл болсон голомтын үргэлжлэл болсон хөөтэй итгэл хүлээл гэж хань болгож өнөөдрийн сайхан найрыг хамтдаа гэр бүлээрээ ирж жаргаж байгаа тань талархал илэрхийлье. За манай Алтай Батарч чинь гэр бүлээрээ Дорндоос хэдэн километр замыг туулж ирв? Би Дорндоос одоо 600 гаруй км нийтдээ бараг 900 гаруй км. За 1000 орчим километр газрыг туулан зорин газрын хол усны уртыг тууланхан байж өнөөдрийн сайхан хайртай охиныхоо галголом тодраах сайхан найрыг үзэж аавын ингрийн сахиус болсон хайртай охин хүний хань үрийн ижи болон энэ нутаг зоны ахан дүүсийн хайр хүндгэлд ор галголомтой инхүү жаргаж байна. Аав догдолх нь гарцаагүй жаргалтай байгаа гэдэгт бас итгэл төгс байна ах минь. Тэгээ таньда уртнаас удаан жаргалыг хүсэн өрөөё. Ингээд танд хүндгэлийн хамарт өрж байна. Сайхан найрлаараа сайхан жаргаараа. Ерөөч магтаа Аз Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Бэнийг хүндэтгэн өрж байна. Учир гэвэл энэ цагт ор галголомтон бадраач эрхэм хосуудаа хайрын өрөөл, хурмын өрөөл айлтхан өргөн барихад бэлэн болжээ. Төмөн үлзий бүрдсэн төрүүлсийг баттгсан төвшин сайн өдөр хэмээн сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг үлзий дэмбэрэлтэй сайн өдөр хэмээн аав ээж ахын дүүс айл хотод авах нагц анд нүхтөн өрн заж хуран чуулуусны учир болбол
төрдөн өрөх нэмж түмэн олондоо бүл нэмж хурим найраа хийж гал голом том бадрааж байгаа мегмар сайхан соёлмаа энэ сайхан хоёр хостон түмэн олондоо хүндлэгдэж түүх цадигтаан тэмдэглэгдэж төгөлдөр их амжилтан цуурайтаж явсан бүхэн яриангүй сайн байж хийсэн бүхэн эвдтэй сайхан байж дайраад ирэхэд далаа шиг дүүрэн жаргалтай буцаад ирэхэд булаг шиг ариун аз жаргалтай ганган мөрөн далаа шигээ ёроолоо сонгондарч галбирваасан мод шиг үзүүрээсээ цэцгэж төв их нутгийнхаа дундаа үрээ танихгүй өнрөтгөн үрээгээ танихгүй хурдтай баян суух заяа сурах эрдэм баярлах наадам бахтай жаргалтай уран хоноорон хотоон дүргэж үрээ хон хурдыг үзэж өр хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзээд харвч хуршгүй зэлтэй хатирж баршгүй бэлчээртэй дэлгэр жаргаж дээшлэн жаргаж хүмүүжин жаргаж хүндлэгдэн жаргаж ан гөрөөс нь уудаар дүүрэн адуу малн талаар дүүрэн айраг тарган гэрээр дүүрэн ах дүү нар нь жаргалаар дүүрэн найрын газраар дуутай наадмын газраар даваатай сурах их эрдэмтэй судлах их ухаантай уралдах олон мордтой барилдах олон хүүтэй баясах олон охидтой баярын магнаа нүргэж тэнгэр дэшээгэн байж оройгорон оргиж хаяагаараа халгиж он ондоон дэвшиж олон үедээ мандаж хүн шууд шиг дуугаа нийлүүлээд хулан тагшиг түсэн ижилсүүлээд дуугар бол дууныг байж доктор бол хүч нэг байж үтээсэн хөдөлмөрөөрөө баатрын барайнд хүрч ажилсан амжилтаараа алтрын эндэрт гарч инх төр мөнх настай урт удаа насалж ухаантай сайхан амьдрахын үлзийтэй сайхан өрөөлийг өөдөөд нүргэн барьж дээш нь дэвшүүлэн айлтгая. Хүрээ! Ихибилгэрөлөрсөн бүрэн хааны өөртийнхөө галголонтон сэнгүүлэн жаргаач эрхэм хосуудаа урдуур ангарсныг ундаадаж хойгуур ангарсныг хооллож харцыг нь итгэлийг нь хүлээж ханиулж хоёр сайхан удам залгах үрийг нь хорвоод мэнтлүүлсэн буянтай сайхан нутгийн сүт өсгөөгээ та бүхэндээ дахин нэгэнтэй танилцуулъя. Дорны их талаас бүрэн хааны өрт одонтон жаргаач вэ Алтай баатрын соёлмаа сүт өсгөөгээ хүндэтгэн танилцуулж байна. Өөрийн төржсөн нутаг Дорнод аймаг Чавалсан хотын аймгийн төвийн энэ үзэгсэнтэй бүсгүй байна. Мэдээж бусдын амьдралын дагуу өөрийн Дорнод нутагта Чавалсандаа төрж өсөж 10 жилийн төгсөж за хорвоогийн жамаар хүний хатгаар хоёр биенээ болж та биднийг хорон цуглуулж бүрэн хааны үрд их сайхан найрыг жаргаач вэ эрхэм дүүнэр та эвийн дээд жаргал эрүүлийн дээд хайрыг хоёрдоо дахин хүсэн өрөөё. За урдуураа гарсныг ундаадаж хойгуур ангарсныг хооллож гүнжлөөрөө дүүрэн хожгор тожгор хөөрхөн охид төвгүүтэй болоорой гэж өрөөё. Хүндэтгэл юугаан өргөн барьж өрөөл юугаан өргөн барьдаг тэр сайхан ёсын дагуу энэ цаг мөчид мегмар сайхан хэмээх энэ залуу аливаа юм заавал ихлэх нэгэн шалтгаан байдаг. Гол бүрэн ч ихсэн их булагтай байдгийн адилаар энэ сайхан хүүг хэвлийдэн тээж хорвоо төрүүлсэн мегмар сайхан гэлтгүй 7 сайхан үрийг
хэвлэлдэн дээж хорвоо төрүүлж энэ Монгол орны маань төлөө зүтгэх их сэхэтнүүдийг төрүүлсэн эрхэм сайхан ижи цэцгээ хичээгээ та бүхэндээ хүндэтгэн танилцуулж байна. Ихтэй баяр хүргэмээр байна. Автар тэхийн 1-2 зэргийн отонтой өндөр төрийнхээ их хайрыг хүртэж өргөн Монгол орныхон төлөө өөрийн авьяас сэргэлэн зориулж ирсэн эрхэм ихтэй урт нас удаа дахин хөсөөрөө хорвоо дэлхийн хөх тэнгэрийн заацны хаан ихтэйгээс хайртай хан хараад танаар бас бахархаж байгаа. Чамгүй их ачаа өрүүлж үлдээсэндээ бас харамсаж бас суугаах гэж бодож байна. 7 сайхан хүүгээ хүний дайтай отхон хүүгээ гал тастууж өнөөдөр аавын орыг залгуулж энэ сайхан үүргийг энэ сайхан ёсыг үйлдэж байгаа хайртай хандаа ууган хүүтэй аав нь талархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Урт нас удаан жаргалыг хүсдэгрөө. Үр хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзэж жаргаарай. Үрээ мөрнийхөө өсөж өндийг үзэж жаргаж яваарай гэж ихтэй өрөөё. Ураа. Алаг мөртийн баяр сайхан алаг мөртийн энэ сайхан аавын үргэлжлэл болсон авга ах сайхуу ах маань одоо ах дүүсийн өндөр насыг зоогснороо энэхүү найрын хойморд хүндэтгэн заларч эрхэм бэрэгчтэй хань авраа болон хүндэтгэн дулсан саадсан байна. Ингээд авга сайн хүүг та бүхэндээ танилцуулж байгаадаа таатай байна. Соёлбагийн маань хайртай ижи аав хоёр өнөөдөр энд өргөдөн ирсэн байгаа. Тэгээд алс гол 1000 орчим километрийг туулан зорин хүрэлцэн ирсэн Алтайбаатар ахыгаа гэр бүлийнхэн хамтар та бүхэндээ танилцуулж байгаадаа таатай байна. Манай Соёлбагийн маань аав Алтайбаатар ээж Янжмаа их хоёр маань та бүхэндээ хүндэтгэн ёсолж байгааг хүлээн авна. За энэ бас нэг сайхан насны буян байгаа. Учир гэвэл сүүл төсгөөгийн маань эмээ бас алс голоос хайртай охиныхоо найр хөрмийг үзэхээр энд өргөдөн ирсэн байгаа. За ногоон дээлтэй санчинда буяны хэрэг гэрэлтүүлсэн энэ буурал бол манай сүүл төсгөөгийн маань эмээ нүга. За өвөө аавынхаа аав ээжийнхаа үргэлжлэл болж за энэ сайхан нутагта хурдан гүлгмөр дээр бас гоёж яваа. Манай шонхроо мөөгөө өдр байгаа. За дараагийн төв байгаа. За уянга солонгоо гэж явна. За тэгээ манай мега болон дивэтэшний төв. Солонгоо маань ярам хийн, ягтлан хийн, тогооч хийгээ явцсан уу яач вэ? Хамаг ажлыг базж байгаа манай тэр чинь. За гашаагүйгээр уянга солонгоо мэдчитлээ улаацаа тэр арын тоогоог бол манай хүн эргүүлнэ л дээ. За тэгээ бас та ч одоо өндөр нам өргөн нарийнаар зогсоод байгаа юм. Онцгийнхаа дараалалаар зогсоод байгаа шүү дээ. Яг одоо таарч байгаа юм шүү дээ. За ингээд манай мега гарч ирээ зогсчоороо. За гарч ирээ зогсчээ. За тэнгэрийн долоон бурхан шиг баяр сайхан цэцгээ гэж нутгийн сайхан ах эгчний хайрын дундаас ургаж сайхан нутгийн буурлуудын буян энэ уул усны буян ижи аавын үргэлжлэл болж байгаа. Ээж аавынхаа голомтонд энэ сайхан дүүгийнхээ отхон эрэгтэй дүүгийнхээ гал голомт бодрах найрыг ах эгч нарын ярилцсал зөвлөлдөөд энэ нутаг усанд нь энэ буурин дээр нь хийх ухааныг өвдөж энэ ухааныг бас зохион байгуулж байгаа ах эгч нартай бүгдээрэнд нь баяр хүргье. Мега түүгийнхаа өмнөөс бас талархал илэрхийлье гэж хэлмээр байна. За тэгээд та долоо маань үзэг цаас хоёроор нөхөр хийж амьдраарай. Үнэн сайн нөхдөр төшиг хийж амьдраарай. Толгой ухаан хоёроор мөнгө хийж амьдраарай. Тоолгүй өргөсөн нэг нь алаг мөртийн үр хүүхдүүд ястаа нэг бардамхан амьдраарай гэж өрөөё. За таван долоо нэг сайхан зураг дараач. Зургийг дарсан уу? За хамаагүй хэн шороомет дэрдэж гагцгөө гэр зургал түүх болон үлддэг. Хайртай дүүтэйгээ он цагийн дараа хамтаа нэг сайхан дурсгалын зураг татуулна гэж. Миний өвөө алаг морд Содом Жонс гэдэг энэ нутагта уул усанда бас энэ алаг мороор алдарсан ийм сайхан хүн байбоосаа буурааsaa. Тэгээд миний өвөө маань 6 сайхан хүүхэд гаргаж өсгсөн байдгийг. За тэгээд миний аавын удаах нэг шүрэн цэцэг гэдэг. За тэнд ногоон дээр нүдний шилтэй ихч маань шүрэн цэцэг гэдэг ихч маань байна. За тэгээд авга талаас маань одоо бид нарыг хамгийн аав шиг мөн харж хүндж явдаг ах маань сайн хүү гэдэг ах маань байна. За тэнд цаг бахын дараа манай цаг бахын өмнө одоо агчигээ худлаа оюун бэлэг гэдэг ихч маань байгаа шүү нэрээ. Би энэ алаг морд гэдэг хүний одоо манай нутгийн ах эгч маань мэдэх баг хүмүүс бас зарим нь ярьдаг отхон жавгцын баг хүүхэд гэж бодож явдаг байсан баг. Би эмээ дээр одоо аав ээж хоёр маань оюутан ах үй цагтаа танилцаж
намайг хар байгаас өмнө миний имээ бас өсгөж хүмүүж байж байлаа. Тэгээд анх ихч нартаа баярлаж талархаж явдаг шүү. Эрхэм сайхан буурлууд маань, хүргэн хүүгийн маань талын зочид байна уу? Бэрийн маань талын зочид байна уу? За нэг буурланд босоод ширээ. За хүргэн хүүгийн. За манай ихч би танилцуулъя гэж байна. За бид нэр ихээсээ өсвөлээ одоо зургуудаа байдаг хамгийн түрүүнд би яг энэ ирсэн хүмүүсээс би одоо хамгийн том юм байгаа юм. Цэцэмагийн ихч нь. За дараа миний дүү Баян Дэлгэр. Миний дүү Даваахүү. Тэгээд миний одоо аав ах Баян Мөнгө. Миний аав ах Отгон байдаг. Миний аав ихч Баяр. Ахын маань Хань. Гарам. Миний Хань Намха. За тэгээд миний ачсан нэр бүгд байгаа. Миний одоо Бурхны оронд явсан ахын минь Хань Цэцгээ. Миний Бурхны оронд явсан дүүгийн минь Хань Алтан Туяа. За тэгээд тэр миний одоо Бурхны оронд явсан ахын минь охин Хань гэдэг ийм бүгд хөргсөн ирсэн байна. Дүүгийн маань хүүгийн 24 дээрсэн та бүхэнд эрүүлэх энэ хороогийн хамгийн сайн сайхан хүсье. Манай ширээнд одоо өгний маань дүү Даваахүү Хантайгаа төрсөн дүү Оюун Цэцгэн одоо хадмах гомболтын маань охин Зулаа Хантайгаа том бэрэг Цэцгээ тэгээ би ингээд сууж байна. Би октоотойгоо ирсэн Цэцгээгч маань охинтойгоо ирсэн. Тэгээ одоо доод ширээнд үеэлүүд нь байна өөрсдөө танилцуулах ах уу. Бүгдээ буян тогтох болтугай гэж хүсээрээ. Хайртай хоёрдээ гэр бүлэн баярлалаа. Ирүүдийн дээр шаргаж авах болтугай. За хамтаа хонгааны сайхан тэгшдүүрэн шаргая. За аавын ах дүүнэр тэргүүтээс очиж гэр бүлээрээ. За төрсөн ах нь хоёр ах нь гэр бүлээрээ ингээд хүрсэн ирсэн. Багангийн багш нь. За манай Мигагийн Мегмар сайхан таян сайхан удаагаатайгаа дарааж байгаа. Тэгээд гэр бүл хүүхдүүдийн хамгийн сайн хүсээрээ. Сандрахад минь харцаараа гимшдэг дүүгээ заяан ихтэй орчдонд түшиг минь болох юмаа Aşkı zümrüt hiradınç Zangara dümen Ahın sitkide harara Otağın şu dümen Ayırsa ünker bası Сайхан бэлэг өрөөлтөө дуу яахан аргагүй бас айлын хоёр баг хүү мэдээж хамтдаа уралдаж хамтдаа барилдаж өссөн тийм ээ багчгүй бас хамтдаа ганцуугаа нудрагч төрүүлж өссөн тийм ээ биенийхээ ил чадлыг өссөн ахын хуваар гайхалтай бэлэг өрөөлтөө дуу байлаа. Тэгээд дүүтэй баярлалаа. Эрхэм сайхан дүү нартай эрийн дээр эрүүлийн дээр жаргаж явах болтугай хайртай сайхан дүү ахынхаа дуунд уурж жаргалын нүдийг сунгааж байгааг харах жаргалтай сайхан байна. Хоёр дүүгийнхаа гэр бүлд за баярлалаа. За би болохоор Мегмар сайхны хүргэн ах Солонгын нөхөр Эрдэнэ очир гэж юм байна. За ингээд манай ширээнд болохоор Мегмар сайхны маань ажлын хамт олон ирсэн байгаа. Би болохоор Мегатайгаа цуг ажилладаг тийм юм байгаа.
За баярлалаа. Манай хоёр дүүгийн маань хоёулынгийнх нь одоо ажлын газрын хамт олон гэж ойлгож болох уу? Соёломыг хоёрыг тийм ээ. Тэгэхээр миний хоёр дүү сайн ч юм, муу ч юм, ахын ард нь байгаа энэ залуучууд холбоотой шүү. Хичээгээрэй. Баярлалаа. Баярлалаа. Энэ стад хамт олон хэд ёстой үгтэй. За хамтаа сайхан суудаас сонсч байгаа. Хүндэтгэлийн хондрыг хосуудаа зориулаад өргөж чадтаа шүү. Гайхалтай. Ингээд хамт олонний зүгээс хартай хоёр дүүтэй зориулаад сайхан часгийсэн ирүүлэг хамтаа илчих. За, нэг одоо соёлоо гэр бүлийн За харахад бас нэг чэжтэй, нуруутай, нүдтэй, хөмсөгтэй, эрүүнтэй, сахалтай, бэлтэй, винчинтэй, царайтай ахрууга дүүнэр шууд ерөөсө тохоо задарч штэ. За энэ миний том ахын охин, миний дүүгийн охин гэсэн их хамтар төвшин жагараад гэж хэлээ да. За манай соёлоо маань ихэс хэдүүлээ үлээ. За манай ах чи одоо дөрвөн охин нэг гурван охин нэг охин байлтай те. За sorry шүү. Тийм бэ надад яах вэ өнөр бодоотой гоё шүү те. Гурван охин тийм байх шүү. Нэг хүүтэй юм байна. Гурван охинтойг 1000 км тууч ирсэн хань мэдэж штэ. Манай астагч нэр гурван охинтой болсон юм гээд. За том нь манай соёлоо юм байна. За соёлоогийнх нь манайх дараа усаад байгаа. За том их чинь. За босъё. За таны алдар нэр. Алтаатар авахтаа барба. За Алтаатарын амармаа соёлмаа. За дараагийнх нь дахиад охин уу? Гурван охин гэсэн штэ. Одмаа. За тэгээд нэг асуултын тэмдэгний эзэн нэг хүү ээж тарах гэдэг нь үү? Манай ажилтаа сарын хэмжээ байгаа. За хамгийн том нь ах юм биш үү? Хамгийн том нь ах. За хүрдэг шалтгаантай учраас хүрэлцэн ирж амжаагүй. За манайхан ч юм уу яах аргагүй одоо дордын чой усны усууд уу? Уул гаргаасаа. За Монголын өглөө дорны их талаас ихтэй бэлэг өрөөлтэй ийм сайхан нутгийн ах дүүс. Энэ сайхан төрсөн нутагт маань бүрэн хааны үрд энэ сайхан хангааж очиж байгаа туйласыг талархалтай байна. Тэгээд та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Эхэм сайхан хосууд маань эрүүлийн дээр жаргаж өнөр бүлтэй та бүгдийгээ жаргаж сэнгүүлж явах болтгоо гэж хүсье. Хайдрын энхэн хорвоо таньсан сэнгийн хэрэгүүлсэн билээ. Хүрээ! Асар тариалан төр нийгэм мадачрын салбарт бүхэл зүйлэн зориулж явсан сайхан буурдуудын төлөөлөл байна. За тэгээ би эрхэм гавьяат маань хоёр гавьяат байгаа энэ дуудуудаа. За манай одоо ах гавьяат нь одоо тоогоор ах маань ууш таарж байгаа. За тэгээ дүү гавьяат маань унаа ямдарч ах маань байна. За тэгээ төр нийгмийн төлөө зүтгэж явсных нь хүндэт гэж би ямдарч ах та эрхэм гавьяаттай микрофоноо шилжүүлье. Ширээнийхаа сайхан ах дүүсийг бас танилцуулж хосуудтай ерөөл харилцаа өгч үзэж байна хасаа. За үтгий минь өнөөгийн найзыг Иторондоо түрүү хийж байгаа. Энэ дүрсэн ирсэн бөгөөдөө төрөлтөж татчихсан миний гэрмэнд дэвшил. Хачааргал сайн өгнө өсөөрөө. Бид ирээд байж байна. Энийг одоо түүхтэй газараа түрүүн төвшлийн тодорхой хэмжээ. Бидний аав төвшлийн баярсаа содны баярсаа гэж миний багийн маань найз байгаа. Би одоо дарга нь байсан нөхрөө Хадлан Мариадын дарга яг энэ талбай дээр хадлага адчих төрсөндөө л одоо бид зөвлөгөө ярьж байна. Энэ хадлага одоо энэ хоёр хот мэдхийг тавдраа одоо шавар суулгаж байсан. Ийм сайхан өгөөжтэй нутгтэрээ найзын маань хүү хөрмөө хийж байгаа нутгийн ахын хувьд заавал нутгийн бүлэг ажилласан үед маш баяртай байна. Би баяртай байна. За яг одоо өөрийн дагуу би энэ хүмүүсээ танилцуулах юм байна. За би энэ тоогоор гээд Монгол Улсын гавьяат механик жуулч Баяжгийн тоогоор хүн байна. За манай баруун мөрсөн ахмад тариалж уралдаан сангайч цагаантгай сангайч хүмүүс ажиллаж байсан уртаасан гэж хүн байна. За энэ одоо дөрөвчөөс явна. За энэ баярсаа онцлог манай бачаргал онцлог манай бачаргалтай тэр цэцмай тэр сарын болын одоо уснаа шиг хэн хом цуг сурч байгаа гэсэн энэний тухай бачаргал тодорхой хэлэх баг. За энэ манай тоогоорын эрүүлийн хүн Ямба гэж хүн байна. За тэр манай бачаргалын эрүүл Ямд бол гэж хүн байна.
За энэ одоо манай баруун бүрэн сувын засаг дарга төр захиргааны байгууллагад олон жил ажилласан найз нь Шишмаа гэж хүн байна. За энэ хөдөлгөөч баяр сайхны маань аав нэг ангийн өсгүй хоёр зэрэг гэж байна. За энэ хотуудын байна. Би одоо сайн мэддэггүй. Батуйг гээд манай баруун бүрэн сувын автын жолооч ийм хүн байна. Төвний гэрүүл хаасан сүрэнгээд баруун бүрэн сувын хөргөн өгдөгөө сумын нарийн мисхийн дараагаар 40 гаруй жил ажилласан сэмжидийн хүний охин байна. За энэ одоо манай hirээний танилцуулгад ийм байна. За ингээд хоёр дүүдээ эрүүлэн газаргал хамгийн сайн зөвхөн хүсээрөө баярлалаа. За тэгээд өндөр настангаас нь эхлээд танилцуулъя. Баруун бүрэн сумын одоо 2000 оны үеийн эрүүл мэндийн салбарыг нуруунд дээрээ үүрч явсан тухайн үеийн их хэмж, хүний их хэмж сэхэтнүүдийн төлөөлөл яахан аргагүй манай Отгон сүрэн хэмж, Баттүр хэмж хоёр маань байгаа. За хоёр ихчтэй болоод одоо бид биш баруун бүрэнчүүд талархах учиртай. Учир нь гэвэл энэ голын өнөөдөр энд ирсэн миний дээд доод үеийн ах эгч нар тэр дундаа өнөөдрийн галголомтон бадрааж байгаа баяр сайхны мягмар сүрэн тэргүүтэй энэ айлын 7 хүүг их барьсан хүн нь бол баруун бүрэн сумын хүндтэй ээж их хэмж манай Баттүр хэмж байна байгаа. Тийм болохоор 7 хүүгийн нэрийн өмнөөс одоо хүн ээжтэй талархаж байгаа бас илэрхийлье. За өнөөдөр энд одоо найр хөрмийг хөтлөөд байгаа намайг хүртэл их барьж явсан ийм сайхан буянтай хүн. Ихийн ариун хөвлөд өрөө болж сэнхэр тэнгэр хөрсталтан дэлхийд хүн болохын их ухаан их соёлын төлөвшлийг бий болгосон алтан гартай бурхан ухаантай хүн бол яахан аргагүй манай Баттүр хэмж байгаа, Отгон сүрэн хэмж байгаа. Тэгээд дахин талархснаа бүрэнгийн залуучуудынхаа өмнө бүрэнчүүдийнхаа нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье. Хамтдаа нэг сайхан алга дашилтаар хайр хүндэтгэл энэ сайхан буурлуудад зориулаасаа гэж хүсэж байна. За одоо хэдэн мянган хүүхэд их барьсан ч гэдэг үлээ нэг тоон үзүүлэлт бас байдаг шүү. Их олон хүүхэд их барьсан байдаг манай хоёр их хэмч маань, хоёр хуурал маань. За тэгээ их бариа зогсохгүй одоо сумын эмнэлэгт чинь 90 оны сүүл 2000 оны их үед эрүүл мэндийн салбар болоод суманд бол бас асуудалтай байсан. Бүгдийг хийжсэн. Шүдийг хүртэл авна. Баг зэрэг мессежбэрийг хүртэл хийн. Их барихын чварн бүгдийг хийдэг ийм гайхалтай бурхан ухаантай алтан гартай хүмүүс бол одоо манай Баттүр хэмж, Отгон сүрэн хэмж хоёр маань байгаа. Хоёрдоо дахин талархснаа илэрхийлье. Энэ сайхан буянтай ах эгч нарын энэ сайхан үе жацуу, нас жацуу найзууд манай хоёр хосын маань хэний талын эрхэм сайхан дотны зочид бай. Юндэнгөөгөө шиг хазгай дуухан малгай дараас болсон нар хойморсын залуу микрофон авах уу даа одоо тэгээд. Тэгээд даа гэж. Манай энэ ширээнд бол манай өнөөдөр урмаа хийж байгаа хоёр хосын маань гэр бүлийн найзууд цугларсан байгаа. Тэгээд бид бол нөхөрлөд одоо бараг 20 гаруй жил энийг таньж мэддэг болоод одоо үргэлжлүүлээд нөхөрлөө явуулсан. За энэгээд манай найзын одоо өргөний багын найз чин зориг манай бэрийн найз таваас өрн манай бас тэндээс ирж байгаа хүн бол манай бэрийн найз хондоод ирж байгаа хүмүүс шүү. Ганаа гээд байгаа. За тэгээд манай гэрүүлийн найзуудаас за манай ганц үг гээд найз Албаны инженер залуу манай дүүнэлж залуу маань механик инженер манай баярт гээд залуу маань барилгын инженер миний гэргийн энд зол зайгаад бас зөөгийн багш манай дүүнэлж ихнэр наран заяа эдгийн салбарт ажилладаг манай ганц үгийн гэргийн одоо надад маань одоо асуугийн багш миний бие бол холбооны инженер хүн байгаа. За найзуудын зүгээс аяны дугаараа өргөн. За хундаг нь яасан бэ үй? Байгааг нь ханцуу дотроо хийсэн юм аа аашин.
жарагая. Хүүтлаасаа отхон хүү мегмар сайхан гэж тэгээ сайхан бид одоо Соёлмаа хоёртоо энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Миний хоёр хүү ад жаргалтай эрүүл энх сайхан өнөр өсгөн сайхан амьдраарай. Хүмүүс айл орохдоо нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг шүү. Тийм учраас орсон гарсан бүхэнд унттай цайтай ахан дуу аав ээж бүхнээ хүндэлж найс нөхдөйгөө эвтэй найртай өөр хүүхдээ сайхан өсгөн хүмүүжүүлээрэ гэж ээж нь захиж хэлэх байна. Миний хүүхдүүдийг дээд тэнгэрээс аав нь хараад баярлцуугаа байхаа. Та бүгдээ баярлалаа. За ингээд хайртай ээжийн хүүхдүүдтэй алдад цэнхэр хадаг аягтай эдээ юугийн их Монголын ёс уламжлалын дагуу хүүхдүүдтэй өргөн барьж байна. Нулимсан хүртэл биднээс нууж явдаг жинхэнэ нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдлж яваарай хүмүүсээ. Нуур хүртэл шуудан хүлээн эзгээр ихтэй нүглийн дундах сарганцны орчлонд бурхан ижигээ хайрлаж яваарай хүмүүсээ минь гэж хэлье. Эрхэмдүүдээ дахин талархал илэрхийлье. За хоёр хөөрхөн хүүдээ, хоёр жоохон балчир жоохон хүүдээ ээж нь тоглолттой үнэ бэлгэлж байна. Хоёр хүүдээ өнөр өтгөн сайхан одон малтай болж сайхан үрээ танихгүй өнөр болж үрээгээ танихгүй баян яваараа. Миний хоёр хүү олонд нэр хүндтэй сайхан амьдраарай гэж ээж нь өрөөж байна. За хураа ээжийн өрөөл бат сайхан оршгэ. За миний сайхан ихч хоёр хүүхдтэйгээ дурсгалын сайхан зургаан татуулна гэж хүсэж байна. За тайцаага оллоо зогсчээ. Намрын уулнаа бугурамтыг сонсороо ээж. Намааг ухаачхыг үзэх гэж ижимэн та урт наслаарай. Манцуундан гэрч би танийгаа ганцхан удаа жаргаасан. Магадгүй тэрнээс хойш дандан зовоосон ижи гэж дуудаг болгондоо ижил хитэн өрс чинь жаргалтай байт юм шүү ээж. Өдий настаж бидний дэргэд үргэлжийн мөнхөд хамт байгаа ээжтэй баярлалаа гэсэн сайхан үгийг мегмар сайхныхаа нэрийн өмнөөс болон 7 сайхан хүүхдийн нэрийн өмнөөс айлтхан дэвшүүлье. За бэргэнийг бол монголчууд эртээрээс найр хуримнда хүндтэй эрхэм сүйд үсгүүгээ хүлээж авахдаа ураг удмын дотроос нэр төртэй ажил алба эрхэлдэг айл сахал айл зан сайтай эрхэм бүсгүүчүүдийг шилд сонгож нэгэн хүнийг авдаг. За манай Мегагийн талаас мөөгөө явсан болтой юм шиг байна та одоо миний мэдээд байгаагаар. За мөөгөө ч бол одоо манай Мегагийн авга төрлийн үеэлэгч нь. Сүхэгийн манай сүхэгийн бэр их чинь болж таарж байгаа тийм ээ. За эхнэр буюу манай Мегагийн бэр их чинь болж таарж байгаа. За бэрэг их чинь бэргнээр тодорсон юм байна. Ивэлжилтэй хүнээр тодорсон байна. За манай бүсгүй Дорндын талаас дагаж ирвэ. За Улаанбаатар хотоос угтаж яваад Соёлмаага Мега дүүтэй хөргөн хүүдээ хүлээл гэж өгөхөөр зорж ирсэн байна. За алдар нэр Намайг Төмөр Хатрын ганццэг гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг. За багш хүн байх нэ. За тэгээ та бол одоо манай Соёлмаагийн маань найз нь. За найз нь бэргнээр тодорсон юм байна. За манай дөрөвнийг сайхан дурсгалын зураг татуулч араас нь би төвшин жаргал ахыгаа хүлээж авъя. Өнөөдрийн эрхэм сайхан хосуудын маань гал голом тодорхой нарийг мэрэгжлийн гэрэл зургийн студийн баг хамт олон видео бичлэг дурсгалын зургийг түүх болгон сомог болгон үлдээж байгаа. Залуучуудаа баярлалаа. За ингээд төвшин жаргал ахыг тайснаа урьж байна. Төө хоёр дүүдээ гал удамтаа бадрааж аавынхаа галаас өөрийн галаа таслан аавынхаа галыг өргөжлүүлж байгаа дүүдээ цаашдынхын амьд нь нэрүүлэн хамгийн сайн сайхан бүхэн хүсье. Тэгээд миний дүүнэр хамгийн гол нь нэвтээ бие бинийгээ хүндэлж хайрлаж яваарэ. Бие бинийгээ хүндэлж хайрлаж л байвал энэний сан ад жаргал эрүүл бүх сайн сайхан бүхэн оршдог юм шүү гэд дүүнэртээ хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд миний аав намайг бид нар бага байхад манай дүү гарцсан гэвэж хахад нэг үг ярьж ирсэн. Тэгээд олон задлага отхон хүүдээ аав нь тусданд гарахт нь сайхан морьтой сайхан имэйл хазаартай бодож өгнө гэдэг нэг миний чихэнд ярьж ирсэн. Яг би сонсч байсан тэр жоох хөөхд байхад. Тэгээд тэрийг үргэлжлэл бодож явдیں۔ Тэгээд дүүгээ аав шигээ одоо яг тэр хэмжээнд чадахгүй ч гэсэн дүүдээ
сайхан эмээл хазаар ташуур бүхэл юуг ингээд дүүдээ аавынхаа өмнөөс ингэж хэлгэж байгаа шүү. Тэгээд миний дүү илүү их хийгдэлж, илүү их хийж үтээж яваарай гэж хэлье. Тэгээд хоёр сайхан дүүдээ саяхан унагсан халзан унагтаа гүгөө ингээд сайхан миний дүүнэр сайхан хөлөгтэй, сайхан эдэлтэй ингээд цааш нь хайрлж гамбулж яваарай гэж хүсье. Баярлалаа дүүнэртээ. Том ах төвшин жаргалын зүгээс дүүдээ эмээл хазаар эр хүний идэл хэрэглэл болсон ташуурын хамтаар дүүдээ бэлэгдэж байна. Гай барцдыг ташуурдаж яваарай. Буян хишгийг хазаард нь тогтоож яваарай. Хүлгийн сайныг унж хүний сайнтай уулзсан учирч яваарай. Миний аавын голомтын үргэлж хайртай эрхэмдүүдээ эр хүний эдийн чимгийг инхүү өргөн барьж байна. Баярлалаа. Хамтаа нэг сайхан алга дашилтыг сонсё. Сайхан бэлэг өрөөлийг оршоош дүүдээ хүндгэл өргөн барьсан. Эрхэм ахта дахин талархлыг илэрхийлье. Гал уламтай бадраж байгаад нь баяр хүргье. За тэгээ өрөвч маань эрүүл ингээд жаргалтай уртудаа наслаарай гэж өрөөё. За ийхүү айлын гэргий хайртай охиндоо үрийн гижээ зориулж үйл нуран байх болтугай өгөн цэцэн байх болтугай гэж гэргийн хүний өсгий хүний эдлийг ижээ аав нь охиндоо өргөн барьж байна. Найзууд маань бас ингээд хоёр хүүхэдт нь бас бэлэг өгсөн байгаа. Энийг бас уламжлая. Дорндоос ээж аав хоёрын найзууд нь бас буян шигийн хаан дээдээс үлгэлгийн дээд бэлэн мөнгө олгож хүүхдүүдтэй илгээсэн байна. За манай дөрөвнийг сайхан дурсгалын зураг татуулъя. Эрхэм соёлмогийн маань ижээ аав хамтдаа инхүү дурсгалын зураг татуулж байна. Баруун жигүүрийн авган агцуудыг эрхэм буурдуудыгаа урьж байна. Өнөөдөр бэлэг сайхан өдөр манай мегмар сайхан гал онтон асааж байгаа мегмар сайхандаа халуун баяр хүргье. За дүүрэн жаргалтай тэгс сайхан амьдраарай гэж миний хувьд өргөе. Миний баяр бол гал голомтын галын борхон дархан бэр болоорой гэж яриа доо. За өвөө бас чамбай нэгээр хүн хүндэн зориулсан хишиг бэлдэж ирсэд гэж. За дархан бэр болж улмаар цус дархсан бэр болох юм уу өвөө минь ээ. За басангийн үр хөвгтүүд гэсэн. За гэлээ. За алтан туяа гişтэй микрофоноо шилжүүлээ. Хоёр дүүдээ өглөөний сайнтай өдрийн сайнтай золгож хүний сайнтай учирч үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян байгаарай гэдэг дүүнэртээ эрүүлийн хэн хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Баяр хүүгийн гэр бүл хүүхдүүдээс. Цэцгэмаа гिचээ маань нагц төрлөөс буюу баяр хүүгийн гэр бүл гэж төлөөлөж за алтан туяа гिच маань охин ариун заяатайгаа хамтдаа хүндэглээ өргөн барьж байна. Миний дүү чимээгийн отхон хөвөн гэр бүл болж хамтдаа зогдуулж найраа байж байгаа ахын хайртай байна. Ингээ хоёр дүүдээ ахын эрүүдээ хамгийн сайхан хүсээрээд цаашдаа амьдралаа сайн исэн цагаан хүслээ гэж энэ сайн нутагтаа сайн амьдарч яваарай гэж өрөөгд хордон төсний даагаыг хэлээд өгч байна. За манай мөөгөө шанхраа байна уу? Энэ тайсны хажуу зогсож энэ настай улсуудыг бууд суухтан сүхээ наашаа яваарай. Тайснаас унж гэмтэх вэ? Манай ах дүү нар залуучууд наашаа явна шүү. За баярлалаа. За дараа нь буугаад хамтдаа ус дурсгалын зураг татуулах боломжтой. За энэ настай улсуудыг тайзнаас бууд суухт нь манайхан тусалж өгөөрэй гэж хүсэж байна. За эрхэм сайхан буурлуудын өрөөл оршиж эрхэм сайхан госууд маань хүмүүжин жаргаж, хөндлөгдөн жаргаж, дэвшин жаргаж, дээдлэгдэн жаргаж явах болтугай гэж хүсэн өрөөё. За инхүү ах эгч нарын маань зүгээс авган агцуудын зүгээс өрөөл хүндэглээ өргөн барьж байна. За ингээд үүний ард дээрээс энэ сайхан буурлуудын ард дээрээс дараагийн уран бүтээлчтэй та бүгдийнхээ өмнө хүндэтгэн орж хамтдаа дуулж хамтдаа бүжиглэж сайхан өр хүүхдүүдийнхаа найр хөгжмийг хөгийг жаргаахыг хүсэж байна.
За манайхан бас одоо ширээ бүр дээрээ бас сайхан дуулж баруун зүүн талаасаа дууны дугаараа өргөлцөнөө. За тийм болохоор хамтдаа энэ сайхан өдөж дуулж хуурдаж дурсамжийг бүтээж найрыг хөглөж жаргаж энэ өдөж хамтдаа цэнхийг бас та бүхнээсээ хүсэж байна. Хүндэтгэл огтыг авцгаая. Хонцэнгийн дэгдэхээ өцөдөө мургаж гүйлсгээр цэнгэр тэнгэртэй нэсэ цэнгийг нуурандаа гөвдгийм. Холон чихний хурцд туурай нургаж гүйлсгээр газрын холыг зорж шандас юугаан сордог бол хүнийхүү эрийн цэнд хүрхээр хүүхэн хонгор нэгнийг ханяан болгож авдаг нь хорвоогийн их зам ёсон буй за. Ийхүү номин догоон талдаа өөрийн мөрөөдлийн баяр, хайрын баяр, ханьсан жаргахын баяраа тэмдэглэж буй эрхэм сайхан дүүнэртаа, эрхэм сайхан хосуудтаа аз жаргалыг хүсье. Халуун баяр үргээд хамтаа нэг сайхан алга даши 30 секунд алга даши сонсъё. Нэг шип 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 шип. Окей, өшөө чанга 30 секунд ашишоо. Авалчаа 25 өшөө чанга руу 26 27 өшөө чанга 28 30 аз жаргалыг хүсье хоёртаа. За харин одоо энэ цаг мөчид хамтдаа амьсгаагаа дараад анхаарлаа хандуулаад өнөөдрийн энэ хайрын баярын хоймор эрхэм хоёр дүү маань энэ гайхалтай өөрсдийн мөрөөдлийн баяраа яагаад заавал орчин цаг үедээ нийлүүлж ресторан хийх ёстой гэж өөрийн мөрөөдлийнхөө хайрын хурмаа хийж байгаа та хоёроор үнэхээр бахархаж байна. Та хоёрын ард талд байгаа ах эгч нараар бахархаж байна. Үнэхээр хайр хүрмээр байна. Харин энэ цаг мөчид хайртай сүт үсгүүгийнхаа эрхэм хоёр дүү маань өнөөдрийн найр хурим орчин цагийн залуустаа хөл нийлүүлж хайртай бүсгүүгээ цасан цагаан палажийг өмсүүлж ханилсан бүсгүүгийнхаа мөрөөдлийг биелүүлж чадсан мега дүнгээрээ бахархаж байна. Харин дүү маань өнөөдөр орчин цагтаагаа хөл нийлүүлж гоё смокигоор гангарч орж ирсэн байгааг харах чамаар бас үнэхээр бахархаж байна. Чи бас хамгийн үзэгсэнтэй хамгийн кул залуу чи байна шүү. Өнөөдрийн талбайд хамгийн кул нь хин гэж Мика баярлалаа тийм ээ. За харин одоо энэ цаг мөчид би Мегагаас нэг юм хүсмээр байна. Ах нь бол найдвартай заяа, найдвартай. Найдвартай ах нь соёлмогийн энд хараад байж бай. Ахын дөө харин одоо яваад аавыгаа дагуулад ирээ. Өөрөөр хэлбэл соёлмогийнхаа аав, хайртай аав, хүндэт аав, Алтан ахыг олж ирээч гэж хүсмээр байна. Манай хоёр ч уралдаал явж байна. Тойрог жоохон зэрэгцээд ахаатгачтай одоо баруун зүүнний магнат баруун зүүн талаас нэг хүч үзэж байгаа хоёр аятаа нэг дайлаа салж явахын голын урсгал аятаа. За миний хоёрын дээрээ. За манай гурав чи нийлэхээр хачин гоёо. Тулгын гурван чулуу шиг өстой хөөрхөн. За тэгээд би энэ цаг мөчид Алтан Ходар ахыгаа газрын хол усны урдыг туулан зорин ирсэн юм чинь аавын сайхан мөрөөдлийг биелүүлж
Өнөөдөр энэ Бүрэн хааны өвөр гэдэг чинь их буянтай авшигтай газар хаа. За 800-ны тэртэгээс эзэн богд Чингис хаан итгэл нөхөр Сорхон шардаа өөрийн эзэлсэн өргөн удам газар нутгаас та хүссэн газараа сонг гэхэд Сорхон шарн Бүрэн хааны өврийг надад үлдээгэж гэж хүссэн гэдгийг гинлээ энд домог түүхэнд үлдсэн яриа шүү хаа. Энэ бол за энэ утгаараа ийм сайхан одоо нөгөө уул усан тэгширсэн ан гөрөө багширсан цэцэг жимс нь алгансан ийм баян тансаг нутгийн удамтай сайхан айлын хүү таны охин бэр болон бууж байгаа юм байна. Энэ цаг мөчид хайртай охиноо үлдээгээд мэдээж аавын хуваар өөрийн сайхан нутагта наран мандах дорн зүгд рүү явах нь ойлгомжтой. Түүнээс өмнө хайртай охиныхоо мөрөөдлийг биелүүлээд бас өөрийнхөө хувьд аав хүний хувьд мөрөөдлийг биелүүлээд охинтойгоо нэг сайхан бүжиглж үзэх байхаа. Бүжиглэх шаардлага байхаа. Ерөөсөө энэ хүмүүст ерөөсөө санаа зовох сандах шаардлага байхгүй заа яхаа. Харин соёлоо дүүгээ аавынхаа үнэрийг хизээч мартахгүйгээр хамгийн чангаар тэрвэрэд бас аавда баярлаа гэдгээ чихэнд нь шивнэж зүрхэнд нь хүртэл хэлэхээ мартуузаа гэж хэлмээр байна. Аяг чангалаа. Миний хоёр бүжиглээ миний ах. Энэ бол гонгийн бишэн жарганы нөлөөс миний ах дахиад хайрыг үргэлжлүүлээ. Аава хоёр зориудад хамтаа алгадаши. Түргэн очоод сүлмэр санагдах юу. Танин нөмөр барагитан санагдаа. Хазаадгаж болохгүй тэтэм шиг нэрээр тань би явуулсан юм шүү аава. Халуун зүрхний уярд хайр гонгийг тань хүртэл би үлсэн болохоор өргөстэй норчлон үдчээд уйлж суухын цагтаа өлгийг минь сэлсэн аавтай болохоор би амьд явж чаддаг юм аа. Тийм ээ. Зоос мөнгө сөхрөөгүй юм аа миний аав. Зовлон тоолж үтээгүй юм аа миний аав. Жаргал дагуулж ирсэн юм аа миний аав. Чавар үргээж инээдэг юм аа миний аав. Өнөөдрийн миний хайрын баярт хамт байгаа аав тандаа баярлалаа. За баярлалаа. Аав хоёрын аз жаргалыг зогсоож байгаадаа хүлцэл өчье. Ямар байна миний ах? Угаар хэлхийн аргагүй гайхалтай. Эргээд нутаг руугаа одоо 1000 км-ийг туулаад харин гартлаа очин очидлоо. Өнө мөнхийн өнө бусын энэ амьдрал таны дурсамж таны зүрх сэтгэл хамгийн үнэтэй дурсамжуудын нэг нь энэ байх байхаа гэж би бодож байна. Энэ олон зочид хамтаа аав хоёр зориулаад нэг сайхан хайрын алга дашил хамгийн том хүндэглэл зориулъя. За тэгээ энэ цаг мөчид охиныхоо гараас атгаж байгаа. Одоо энэ хоёр брод хүлээлгэж өгөх ажиллагаа явагдана хаа. Дахиад нэг нь байгаа. 3 залууд хүлээлгэж өгнө. За ямар тач манай байгаа хоёр наашаа гараад ирээ. Тэнд ирж явна. Уужаан өмсөд чинийх болж байна хүмүн. Мандсуундан байхдаа охин минь минийх байсан юм шүү. Магнаган өмсөд чинийх болж байна хүмүн. Хашин эрдэн шиг танан цагаан харах охиныг минь харах нүдний цэцгийг мэд хайрлаж яваарэ гэд та итгэж байл охиноо хөргөн хүүгийнхэн гарт хүлээлгэж өгье. Та хөргөн хүүдээ итгэж гин үү? Итгэж гин. Арай сул байна уу? Яаж гин? Хөргөн хүүдээ итгэж гин үү? Итгэж гин. Хүлээлгэж өгье. Адунашдыг шүү чагсарууны баярлалаа. За баярлалаа автаа. Маш их баярлалаа ах минь. За ингээд таны хүндэглийн судалд өрж байна. Гайхалтай дурсамжийг гайхалтай аз жаргалыг мэдэрсэн ханшгүй хайрын эзэн болсон аав зориулаад хамтаа алга дашилтаа дахиад зориулъя. Энэ бол хайр, энэ бол хүндэтгэл шүү.
чинь сүт үсгүй сэцгийн эснийг хамтаа тодруулцгаая. Анхаараарай. За. Зүүн талруугаа баруун талруугаа гинэ. За соёлоо наадаа тэгээ ярьж орсон. Одоо октод байраас байдаг шүү дээ. Одоо октод байраас байдаг. За тоосон. За одоо өстөө бараха тоод шүү. 3 тоодон. 3 2 1 гэх хэсгээр шийдэх юм бэ. 3 тоодон шийдэх юм бэ шүү. Тэг байхгүй байна. 3 тоодох юм байна. За хизээ шийдэх нь би мэдэхгүй. За ямар ч 3 тоодон шийдэх юм бэ. За дахиад анхаарай. 3 2 1 авчаар. За тайсруугаа гараад ирээ. Хамт олноос гарч ирсэн. Хамт олноос за манай хамт олны дотроос тодорсон бүсгүй маань хайрын цэцгийн эзэн болсон байна. За алдар нэр хэм бэ? Оюун цэцэг. Оюуна. За манай оюун цэцэг гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Цуг ирсэн үү? Хамт ирсэн. За одоо тэгээд тэр нөхрийгээ яваад цайгаа чанаа байж. Маргааш эндээс баруун мөрөнгөөс гарна. Хаана хотод уу? Түгжирлээ зогцоолаарай бид нар шууд яваад очив заяа. За даргаа бид хамтаа дурсгалын зураг татуулъя. Хосуудтайгаа дурсгалын хайрын цэцгийн эзэн оюун цэцэг. Дэлхийн өрөөлийг оршуулсан хайрын мелог хөлтгөл бэлэн болсон байна. За хамтдаа барьж байгаа. За нэг тийм зус байх ёстой шүү. Дийсний дээж. За ингээд эрхэм зочдыг анхаарлаа хандуулж адаа гашилтаараа хайр хөлтгөлөө өргөн барьныг хүсэж байна. Яг 5 гэж хэлсэн байна. Ийхүү хосууд маань хайрын мелоо тэгштүрэн жаргалыг мэдгдсэн. Таван давхар мелоо ийхүү бүгдийн хайрын дор. За хайцуудын зүгээс бас хайрын мелооны дээж хүрт бас уу. Өөрөө тэрийг аваарай баа. Зэрийн бэлтгэн янз шиг чамдаа би хайртай зөрүүд гэлтэй амьдралын нухчаандж чамдаа би хайртай хэмээн сүйт залуу маань хайртай бүсгүйдээ сүйт үсүү маань хайртай залуудаа хайрын мелогоо амсуулаа баянда хосуудаа хөтгөлээ. Тийш гараад дараалаа. Тэгээд шууд. За их мөрөгчдөө Монгол төмний өв соёлуулсан найр хормыг бүдтэй эдээшүүс хондон цагаан иргэний уус шүүсээ хатун гушуудын эдээний дээжийг авгах сайнхүү хөндөж за энэ тэнцүүхэн жижиглэж өнөөдрийн найранд хүрэлцэн ирсэн 80 настай буурлаад 80 настай балчир хүртээхээр зэхэж байна.
төрсөн залуу надад өгөөгүй учраа хайраа өгөөгүй үнэхээр мартаж чадамгүй